сайхан эрдэмтэн доктор эрхэм сайхан зочид өнөөдрийн арга хэмжээнд бас оролцож байгаа. За ингээд эмч нар салбарынхаа ажилтнуудыг төлөөлж Монгол улсын ардын эмч, академич, Монгол улсын хөтмөрийн баатар Начингийн Баасан Жугаатаныг энэхүү хүндэлийн тайзнаа өрж байна. Эрхэм гүндэт ерөнхий сайдаа, эрхэм гүндэт эрүүл мэндийн сайдаа, эрүүл мэндийн удирдлагчдаа, эрхэм эмч нараа та бүхэнд хаврын дунд сарын шинийн 3-ны бэлэгдэн сая өдрийн амар амгалан айлтхан дэлхийн эмчтрийн өдрийг тохиолдуулан халуун баяр хүргье. Бидний ийм сайхан болцоогоор хангаж эмч нартаа эмч нарынхаа зовлон жаргалыг хуваалцахаар хүрэлцэн ирсэн ерөнхий сайд, эрүүл мэндийн сайд болон эрүүл хамгааллын нийт удирдлагуудад эмчнэрийн хувьдаас баярлсан талархлаа илэрхийлье. Энэ танхимд үе үеийн эмчнэр хорон цугларсан байна. Би бол Ахмад үеийн төлөөлөгч. Өнөөдөр өсгөдргүүгээр өнөөдөр байхгүй, өнөөдргүүгээр маргааш байхгүй. Тэгээ учраас 3 үеийн эмч нар уламжлан энэ ангаа ухааны салбарын хөгжлийг авч явах үнэхээр бахархалтай сайхан санагдж байна. Ер нь эмч хүн бол нандин сэтгэл, сайхан хүсэл эрмэлзэл, их эрдэм мэдлэг хосолсон байж эмчийг ёс төртэй, ажил дүүстэн, өөдрөгсөн ажиллаж чадна гэж би боддог. Энэ үлгэршилж бидэнд тодорхой байна. Бидний багш Монголын ангаахын эцэг болсон актемч Төндийн Шавдарсран, актемч Бямжийн аргачаа багш наран эндээс өнөөдөр дурсахад таатай байна. Тэдний гаргасан мөр жимээр бид нар өнөөдөр өдөө хүртэл зэрэгтэй явж байна. Эмчийн хамгийн эрхэм дах нандин зүйл бол сайхан сэтгэл, их хүний сүү шиг, их хүний сэтгэл шиг тийм нандин ариун зүйлийн орчноо хорвоод олдохгүй. Тэгвэл эмч хүн тийм хайраар өвчтөнтэй харьцаж, тийм хайраар өвчтийг эмчилж, тийм хайраар өвчтөн олноо эрүүлж явах. Энэ бол үнэхээр эмч хүний гол олоо үүрэг, гол хариулт байх ёстой. Нандин сэтгэлтэй, ариун сэтгэлтэй хүний хажууд байгаа дүлий хүн бол сонсол орж, хараагүй хүн бол хараа ордог гэдэг ийм сайхан үг байдаг. Энэ ч үнэхээр ортой зүйл гэдгийг би эндээс бол хэлмээр байна. Энэ зүтгэж чадна, хэн хөдөлмөрч чадна, хэн ажиллаж чадна, тэр бол юмны мандат, юмны оргилд нь бол хүрч чадна гэдгийг бас хэлмээр байна. Эмч хүн бол эрдэм мэддэггүйгээр, сурч мэдэхгүйгээр урагшаа явахгүй гэдэг нь ойлгомжтой. Эмч хүн бол тэр тусмаа мис засаж эмч хүн бол эрдэм мэдгээр оюунаараа туг хийж арга барилд ажиллагаараа ард нь одоо дагдаж явж амжилтанд хүрнэ гэдгийг би хэлмээр байна. Эрүүлийг хамгаалахын салбарын шилдэг олон ажилтан эрдэмтэн багш нар бол хооч үеийн залгамжлан, халамжлан, хүмүүжүүлэн сургаж үе үеийн ирээдүйн залуучуудаа гаргаж орчин үеийн залуучууд маань шинэ тухайн технологийн өндөр хөгжсөн энэ оргилгоод цуцалтгүй авирч сурч боловсрч яваа гэдэг нь сайдын одоо илтгэд их тодорхой гарлаа. Үнэхээр ч манай Монголын эрүүл хамгааллын салбар бол өдрөөс өдөрт нүдэнд үсэгдэж харагдаж хөгжиж байгаа гэдэг нь бидэнд бол бахархалтай байна. Энэ хөгжлийг төр засаг, энэ хөгжлийг өнөөгийн засгийн тэргүүнээр бидэнд улам ойртож өгсөн гэдгийг би онцлон тэмдэглэж хэлмээр байна. Жилийн дэлхийн эмчтрийн өдрийг би эрүүл хамгааллын салбарт эмчтгэн шинийг санаачилж нэвтрүүлсэн, онцлог шинийг оруулж ирсэн, шинэ технологи нэвтрүүлсэн ийм ажил үйлсээр ухтаж байхыг нийт эмч нартаа, нийт эмнэлгийн ажилтнууд нартаа уриалж байна. Эмч нарын маань эзэмшсэн мэрэгжил нь цасан цагаан, эмчлэх үйлс нь шандан цагаан,
энэ чи ёс зүйн сэвгүү цагаан байхын ирээдүйг өргөн дэвшүүлээ. Баярлалаа.